За манай аппликейшн болохоор ерөнхийдөө гадаад дотоодын тэтгэлгүүдийн нэгдсэн мэдээллийн сан гэж ойлгож болно. Одоо жишээлбэл ерөнхий сайдын тэтгэлэг, дотоодын байгууллагуудын тэтгэлэг засгийн газраас зарлагдах, за тэгээд гадаадын одоо ихтэй сургуулийн топ ихтэй сургуулиудын зарлагдах тэтгэлгүүд одоо манай аппликейшнд байршдаг гэсэн үг байна. Тэгээд манай аппликейшн болохоор үн төлбөргүй байршдаг, боловсролын нөгөөд их хөтөмжтэй байдаг гэдэг утгаараа үн төлбөргүй. Тэгээд хүүхдүүд аппликейшнээ татаад одоо энэ бүх мэдээллийг одоо үн төлбөргүй хүлээн авах боломжтой гэсэн үг байна. Тэгээд ивентүүд зарлагддаг, тухайн одоо тэтгэлэгт яаж тэнцвүү те одоо тэнцвүү үнийх нь зөвлөгөө гэдэг ч юм уу те маш олон тийм одоо боломжийг цогцолтоосон аппликейшн байгаа. За түүнчлэн нь саяхан бид одоо CVT болсон байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид боловсролын ерөнхий газартай хамтраад CVT оюутны хэмээх энэ аянг зохион байгуулсан. За энэ хүрээнд бас 200 гаруй хүүхэд манай аппликейшн дээр CV-гээ үүсгээд явсан байгаа. Тэгээд цаашлаад өчөө олон одоо боломжуудыг одоо нээж хүүхдүүдтэй хүргэж ажиллахаар бити зорж байгаа. Тэгээд тэтгэлэг аппликейшнээ татаарай. За тухайлбал одоо хамгийн сүүлд манай аппликейшн дээр Японы засгийн газрын тэтгэлэг одоо зарлагдсан байгаа. Одоо жишээлбэл энэ дээр хамгийн сүүлд нэмэгдсэн гэдэг. За одоо ийшээ орвол ингээ хүүхд маань одоо шууд танилцаад явчихна. Одоо жишээлбэл хизээ дуусгая гэдэг. Одоо 3 хоногийн дараа дуусах юм байна. За тэгээд тэтгэлгийн тухай дэлгэрэнгүй мэдээлүүд ингээ байгаа. Тэтгэлгийн хэмжээ нь юу вэ те? Одоо тэтгэлэг тавьдаг шаардлага нь юу вэ гэх. Тийм нэмэлт мэдээллийг дараад одоо бус шаардлагатай мэдээллүүдийг хүүхд маань авах боломжтой байгаа. За тэгээ хүүхд маань одоо бүртгүүлийг ивэл одоо доошоо орохоор шууд аппликейшн руу ингээ орохоор шууд бүртгүүлэх хэсэс байгаа. Тэгээ аппликейшныхаа тусламжтай ингээд энэ засгийн газрын тэтгэлэгтэй одоо бүртгүүлэх боломжтой гэсэн үг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө аппликейшнээ татснаар CVT болно. Бас тэгээ тэтгэлэгтэй одоо хүсэлтээ өгөх боломжтой гэж гэсэн үг байна.